Хамтаа үзэгчтэй маш их баярлалаа хөтөлбөр үргэлжлэн хурч байна. Яг одоо та бүхэндээ зочдтой уулзуулахад бэлэн болсон байна. Студид маань Miss World Mongolia 2025 тэмцээний үндэсний ялагч Эрдэнэ Совд. За Miss World Mongolia 2026 тэмцээний үндэсний ялагч инх туулнаар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Урилгыг маань хүлээн авч ирсэндээ баярлалаа. За энэхүү нэвтрүүлгийг үзэж байгаа нийт үзэгчид болон танай хамт олонд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бас нэвтрүүлэгтээ урьж оролцсонд баярлалаа. За энэ түрүүнд хоёртойгоо бас дэлгэрэнгүй сайхан танилцъя гэж бодож байна. Түүний араас бас Miss World болон Монгол дахь тэмцээний талаар сайхан ярилцъя те. За би болохоор Miss World Mongolia 2025 оны үндэсний ялагч Батбаяр Эрдэнэ Совд байна. Тэгээ Монгол Улсын их сургуулийн улс төр судлаач мэргэжлэр төгссөн. Одоо үргэлжлүүлэн хууль эрх зүгээр суралцж байгаа. За намайг инх туул гэдэг. За энэ Miss World Mongolia 2026 тэмцээнд одоо үндэсний ялагч болсон байгаа. Тэгээ одоо 2026 онд бас ингээд дэлхийн миссийг зорих гэж байна. Одоо л санхүүгийн зохицуулах хороо гэдэг төрийн байгууллагт ажилладаг. За Miss World үндэсний ялагчаар 2026 онд тодорсон байгаа. Тэгээд тэр тэмцээний бас сонь сайхнаар хитүүлээ бас эхлэе. Тийм тэмцээн маань бол сая өнгөрсөн оны 9 сард зохион байгуулагдсан. За нийт 90 гаруй үе одоо өгтөд бүртгүүлээд тэмцээн маань 2 сарын хугацаанд үргэлжилсэн байгаа. Нийт 4 төрөлт тэмцээн одоо 2 сарын хугацаанд боллоо. За тэмцээний хувьд бол авиас спорт, оюунлаг, хүмүүнлэг мис гэдэг 4 төрлөөр үргэлжилсэн. Тэгээд бүх охтууд маань бас тэмцээнд маш амжилттайгаар оролцоод 9 сарын 21-ний өдөр яг үндэсний ялагч шалгаруулах финалийн маань тэмцээн болсон. За тэмцээн маань өөрөө хөхөө хайрлын хамгааллын халамжлалыг гэсэн вариантаар зохион байгуулагдсан байгаа. Тэгээд энэхүү бас ингээд тэмцээнд одоо оролцоод үндэсний ялагч ингээд болоод болсондоос маш их баяртай байгаа. За Эрдэнэ Совдын маань хувьд Би болохоор 2025 онд сая 5 сараас 6 сарын хооронд энэтхэг улсыг зориод ирсэн. Тэгээ 120 гаруй одоо тэмцээн одоо мисүүдтэй хамт одоо өөрийн бүх ахвалцсан авиас чадвар бүх зүйлээ дайчлан оролцоод ирсэн байгаа. За 2025 оны үндэсний ялагч болоод тэгээд Miss World тэмцээнийхээ эрхийг аваад бас тийшээ энэтхэг улсыг зорчоод ирсэн байгаа тийм. 2025 онд одоо жишээлбэл ямар яг өрөөндөө энэ хүү тэмцээн маань зохион байгуулагдаж байсан. 2025 оныг миссүүд маань өөрсдийн гэсэн хүмүүнлэгийн ажлаа тайлан тавиад яг өөрийнхөө одоо Монгол улсад ч юм уу дэлхийд одоо ямар нэгэн асуудлыг хөндөд тэрнийхээ талаар одоо ингээ хүмүүнлэгийн ажлыг хийх хэрэгтэй байсан. Тэгээ миний хувьд болохоор Монгол улсад одоо яг цөлжилтийн асуудал одоо эрүүл орчин маш тутмаг байгааг үндэслээд тэгээ одоо мод тарьж одоо налаах дүүрэгтээ би 9 сургууль 14 цэцэрлэгт мод тарьж баг хамт олноороо явсан. Тэгээ хамгийн гол мод тараа зогсохоос илүү тэрийг ингээ хэрхэн арчлах талаар одоо хүүхдүүдэд мэдлэг олгоод тэгээ энүүгээрээ бас үргэлжлүүлэн явж байгаа. Тэгээ одоо нэг ерөнхийлөгчийн одоо зарлагдоор одоо 1 тэрбум мод хөтөлбөрөнд одоо өөрийнхөө одоо хүмүүнлэгийн ажилдаа уялдуулаад аав ээжийнхээ төрсөн нутаг болох Харангаа аймагта одоо аймгийнхаа төвд 20 газарт одоо үндэсний цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөсөн явж байгаа. Ямар гоё юм бэ? Харангаа аймагт 20 газар гэдэг чинь бас ажилдаа орсон явж байгаа тийм. За 25 онд үндэсний ялагч болоод дэлхийн миссийн тэмцээнийг зорьсон. За дэлхийн миссийн тэмцээн ер нь хэдэн оноос эхэлж одоо явагдаж байгаа хэдэн жилийн түүхтэй тэмцээн хэдэн орны одоо миссүүд бас оролцдог тэмцээн бол. Би болохоор яг 20 дахь мисс нь шалгарч байгаа. Өмнө нь болохоор 2005 Монголиагийн тийм. Miss World Mongolia 2005 оноос хойш одоо ингээ уламжлалтанд зохиогдсон. Тэгээд сая энэтхэг улсад яг зориход бас надад маш ингээ догтлолтой байсан. Одоо 120 орны миссүүдтэй ингээ мөр зэрэгцээд тэр одоо 2 тэрбум үзэгчдийн дунд ингээд өөрийгөө таниулаад, сариулаад 1 сарын хугацаанд байна гэдэг бол маш одоо миний мөрөөдлөө биелүүлсэн хамгийн том алхам 2025 он маш догтлолтой байсан. За тэр тухайн тэмцээнд бас оролцоод ямар алт амжилтыг гаргав. Мэдээж одоо энэ Miss World гэдэг тэмцээнд орж ийна гэдг нь л маш том амжилт ч үдэ тий. Хүсэл мөрөөдлөө биелүүлж байгаа тэр гоё мөрч байгаа. Маш олон номинацаар бид нар хоорондоо өрсөлдсөн. Тэгээ тэр дундаа яг спорт мисс дээр топ 32 шалгараад дахиад 32 маань хоорондоо өрсөлдөж жагаад яг онооныхоо дарааллаар 20-т орсон байна. За одоо 2026 оны үндэсний ялагч маань тун удахгүй бас тэр Miss World тэмцээнд оролцох гээд бас бэлтгэл сурвалж ажилтай байгаа ах гэж бодож байна. Ер нь хэдийгээр болох гэж байна. За яг бэлтгэл хэр хангагдаж байна.
Одоо 26-ны тэмцээн маань яг альбасны тов болон юу гарааг байгаа. Байршил нь бол тодорхойлог байгаа. Тэгээ бэлтгэлийн хувьд бол нэлээд базаагаа явж байгаа. Тэгээд тэмцээний хувьд болохоор дэлхийн мисийн тэмцээн маань өөрөө нэг онцлогтой тэмцээн. Яг нэг хүмүүнлэгийн одоо мис гэдгээрээ бол илүү гарч ирдэг. Тэгээд хүмүүнлэгийнхаа ажлын хүрээнд түрүүн хэлсэн те хөхөө хайрлын хамгааллын халамжлалыг гэсэн одоо урандаар хүмүүнлэгийн ажил хийж байгаа. За энэ хүү төсөл маань өөрөө юу гэхээр Монгол улсад яг онцлогдож байгаа Хөхний хор тавдар дундаас яг эмэгтэйчүүдийн дунд бол ингээд тавд нийт онцлогдож байгаа хавдрын 6-д яг хөхний хор тавдар болж ихсэн юм лээ. Тэгэхээр яг энэ хавдраас яг ингээд урьдчилан сэргийлэх болон одоо хавдар судлалын үндэсний төвийн хөхний төвийг одоо юм шинжлэх ажлыг бол одоо эхлүүлсэн байгаа. Тэгэхээр ер нь бол тэрхүү төслөө бас ингээд амжилттайгаар хэрэгжүүлцээ дэлхийн мисийн тэмцээн дээр очиж бас ингээд танилцуулахаар бас төлөвлөд ажиллаж байгаа. Ямар гоё юм бэ. Гэтэ бас ингээд бодоод харахаас гоё юм а тий. Яг ингээд нэг том олон улсын тэр том тэмцээнд орох гээд бэлтгэл сургалт хийж байгаа. Тэгвэл хажуугаар нь бас яг энэ нийгмийн одоо хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлууд нь өөрөө яг дандаа нэг юм үр өгөөжтэй ч гэдэг юм уу тий. Яг тийм ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа болохоор өөрөө яг үнэхээр бас одоо хийж байгаа үйлс нь илүү гоё юм тий. Ер нь одоо яг болох ч байгаа тэмцээн уралдаан яг ингээ өмнөх жилүүдтэйгээ адилхан форматаар явагддаг юм болов уу? Эсвэл арай өөр явдаг юм болов уу? Жишээлбэл адилхан форматаар явдаг бол одоо өмнөх оныхоо тий. Одоо яг энэ тэмцээнд ороод ирсэн хүнээс бас нэг туршлага хоригдлуулах ч гэдэг юм нэг ийм зүйлсүүд бол байдаг байх гэж бодож байна. Тийм мэдээж нь асуух тодруулах зүйл маш их байгаа. Тэгээд форматын хувьд яг Miss World тэмцээн маань өөрөө 1951 оноос хойш анх Англи улсад зохион байгуулагдчихсан мөлий. Тэгээд тэрнээс хойш одоо 26 онд бол 73 дахь удаага зохион байгуулалт тэмцээн. Тэгээд жил болгоно л яг нэг одоо зорилго тий нэг одоо форматын дагуу зохион байгуулагддаг. За жишээлх юм бол нэг өрсөлдөж байгаа тэмцээнийхэн төрлүүд нь хүртэл яг авиас, спорт одоо тэр хүмүүнлэгийн ажил гээл тий бүх төрөл нь яг нэг юугаараа явдаг. Тэгээд өмнөх жилийнхаа ингээд Эрдэнэ сувдаасаа бас яг тий яг бас орнуудын тийм туршлага яаж одоо ямар байвал илүү амжилттай оролцох гэдэг юм тийм мэдээллүүдийг маш ихээр авч байгаа. Тэгээд бас яг амжилттай орлохыг л өсгчээж байгаа. Өмнө нь болохоор яг нөгөө бикинитэй гараа гэж байдаг байсан. Тэгээ яг нөгөө нэг мис гэдэг хүн чинь ганцхан гоо сайхнаасаа илүү одоо ингээд нийтээр тогтцсон заавал өндөр байх хэвээр турхаа байх хэвээр хөөрхөн байх хэвээр гэсэн одоо үзэл бодлын өөрчлөхийн тулд бикинитэй гарааг болиулсан байгаа. Тэгээ яг тэр нь бас надад бас айгүй зөв юм шиг санагдсан. Заавал яг одоо бас мис болох зорилготой баг ихэнх эмэгтэйчүүд тэгж боддог штеп багтаа. Тэгээд яг ингээд өөрийгөө зориглоё гэхээр миний бие гологдох юм байна гэх юм байна гэдэг ингээд санаа зовсон байдлыг хасч гисэн бас би амар сайшаалтай хүлээж авсан. Эмэгтэйчүүдээ илүү нөх хүмүүнлэг байдал тий оюунлаг байдлыг илүү тодтогч өгдөг тий. Ста тийм биш үү тий. Эмэгтэйг зөвхөн нөгөө сайхан царай бие хаа гэдэг юм биш сэтгэл эрмж гэдэг юм а тий. Мисийн тэмцээнүүд ер нь бол одоо нөгөө улс орнуудын их тайван за тэгээд ийм хүмүүнлэгийн үйл хийдгээрээ бас илүү даваа талтай болов гэж бодож байна. За очоод бол энд формат болон дэлхийн мисийн формат ер нь бол хоорондоо төстэй байдаг юм байна гэж ойлголоо тий. Авиас, спорт, хүмүүнлэг, оюунлаг. Ааха. Тэгэхээр одоо яг мисүүдээс бас маш олон одоо чадварыг шаардж байгаа. Нэг сарын хугацаанд гэсэн шүү дээ. Тэгээ бүр очиод бас нэг сар болох юм шүү дээ тий. 110 20 гаруй тий. Тэсийн мисүүдтэй нэг одоо сарын хугацаанд найзалж нөхөрлөө тий. Тэгээд өрсөлдөө байт. Өрсөлдөөд тий. Яг энэ дөрвөн номинацаасаа бас нөх хамгийн гол юм нь бидний яг нэг сарын хугацаанд байлгаж байгаа шалтгааныг бидний ингээд яг нэг ингээд доор хамтд нь байрлуулдаг. Тэгээд бид нарыг яг хоорондоо хэрхэн харилцаж гин одоо хүмүүсээ ялгуурлаа харилцаж гин үү? Одоо яг одоо мис болтын хүртэл одоо жоо шүү дээ. Яг арын албаныхан хүртэл бид нартай ингээд байн хамт хоол идээд байн хамт зургандаа яваад ингээд бүгдээрээ ингээд хамт явж бидний бас хүмүүстэй яаж хэрхэн харилцаж гин тэгээд хүмүүсийг ялгуурлахгүй байгаа нь бас хамгийн чухал гэдгийг бас хараад тэгээ бас оноогоо явждаг. За өмнөх оны мисээр ер нь аль улсын ямар мис ер нь тодорсон бол Таиланд улсаас Таиланд улсаас тийм 22 настай охин тодорсон байгаа. Одоо тэгээд бүх нэг номинацаар ингээл өрсөлдөж байгаа. Тэнгүүд таад маань ч гэсэн дагаа тэр бүх олон номинацуудаар хичээллэх, сургуулах болж таарад байна тий. Тэгэхээр ер нь яг хоёрын маань хувьд нэг спорт урлагаар ер нь хэрэг хичээлдэг.
Ер нь яг нөгөө юу байгаа авиасын хувьд бол яг дуугаараа одоо бэлтэж байгаа. Бол дууны бэлтгэлтэй орцсон. Одоо нэг Монгол дууг шинжилж одоо олон түмэнд хүрэхээр одоо ажиллаж байгаа. Спортын хувьд мэдээж бас ингээд би ирүүлч хэрэг те одоо тийм очиод шууд гүхэд бэлэн те баг ингээд амьсгаагаа задлсан. Тийм байханд бол бас ингээд фитнес хөдөлгөөн бас тогтмол хийж байгаа. Тэр нь аль болох тэгэл очиод альч төрөлтөд ороход тийм билээ. Тэгээ хүмүүнлэгийнхаа төслийн хувьд бол ингээд Монголд хэрэгжүүлчихэж байгаа те. Тэрийг хүртэл олон улсад яг яаж гоё танилцуулах уу гэл бэлдэх хийх зүйл маш их байгаа. Тийм баг те. Цаанаас нь бол мэдээж тийм спортоор тийм юугаар ингэж өрсөлдөн гэдэг зүйлийг бол заалтал одоо задраагүй байгаа те. Очиод шууд ямар спортоор яаж өрсөлдөх нь бол тэнд мэддэгдэн шүү дээ тийм ээ. Намайг очиход болохоор яг ямар тэмцээн хэдэн хоногийн хугацаатай явагдана гэж ерөөсөө юм байгаагүй. Тэгээ спорт за маргааш спортын өдрлөг болно та бүхэн ингээд яг өөрт одоо эвтэйхэн хугацаа өмсөд хүрэлцээрээ гэд. Тэгээд яваад очсон чи би өөрөө нөгөө юу волейболоор хичээлдэг байсан байхгүй юу. Тэгсэн чинь очсон чинь холын гүйлт эхэлж хийлгээ. Дараа нь зээрэн цаг шидэлт хийлгүүлээд тэгээд дараа нь нөгөө нэг талбайн теннис, юу аарын теннисээр тоглуулад би бас анх удаага аарын теннисээр тоглоод тэгээд за нэр хичээдэг юм шүү гэд. Тэгээд би яг тэр нийлбэр оноонуудаараа шууд топ 32-т орчихоор хөө гэд өөртөө итгэж чадаагүй. Тэгээ ер нь бол ямар ч юмд бэлтгэлтэй өөрийгөө бэлдсэн байх нь зөв юм шиг санагдсан. Тэгээ тэр дундаа бүр шалгараад 20-т нь орсон гэдгсэн шүү дээ тий. 110 орны гэсэн тий тухайн жилдээ. Тэгэхээр л одоо ямар их хүч хөдөлмөр зарцуулсан нь бол харагдаж байгаа. Тэгээ сарын хугацаанд бол одоо өдөр болгон л үйл ажиллагаатай байдгүй тий. Тийм. Өглөө бид нар яг үүрээр 4 цагт босоод 6 цаг бэлэн болцсон байх хэвээр. Тэгэл автобус ирээд бид нарыг энэ тэнд ингээ хүлэн авалт, зураг авалт гээд бид нар ингээд Miss World-ийн арын албаныхан бид нарыг дагуулж явдаг. Тэгээд оройн явсараа магаал 1-2 гэж орж ирээл за маргаашаа хувцсыг янзлаа, маргааш юу их бол яах бол их бол гэж бүх юмаа бэлдээл. Тэгэл унтаал нэг 3-4 цаг унтчихсэрэл яг тиймэрхүү өдөр болгон тийм яг нэг сарын хугацаанд тийм. Ер нь одоо өндрийн шалгуурч гэдэг юм уу? Ер нь яг тэр дотоодын үндснийхээ ялагч болоход бас нэг юм шалгуур үзүүлэлтүүд бас байх хэрэгтэй болоо гэж бодож байна тий. Тэр ер нь яг ямар шалгуур үзүүлэлт. Бас л ялгаа байхгүй спорт, урлаг бүх зүйлийг л бас оюунлаг гээл бүх зүйл нь бас шалгагдах болов тий. Яг өндөр жимингийн хувьд л нэг тийм тодорхой шалгуур бол тавьдгүй. Мисс хүн гэхээр одоо манай тэмцээн чи ялангуяа төрүүлсэн штэ хүмүүнлэг оюунлаг байдлаас илүү тухайн мисс хүн чи ямар хүн байх ёстойг нь тодруулдаг учраас яг гол тавьдаг шалгуур нь бол насны хязгаар байдаг. 17-оос 26 настай байх. Тэг хүүхдгүй байх, гэр бүлгүй байх гэдэг тийм шалгуур. Заавал. Тийм нэг шалгуур тавьдаг. Тэрнээс яг нэг гадаад үзмж дээр нэмэр нэг тийм шалгуур бол. Хоёрын ер нь багасаа яг энэ загвар өмсгч гэдэг мэргэжлийг сонгосноо. Ер нь хэдэн настайгаас хичнээн жил өмсч байна. Яагаад бас сонирхох болсон те өмсөж гинөө. Яг энэхүү салбарлаа бас хэдэн настайгаас эхэлж орсон. Яагаад бас сонирхох болсон тал нь. Миний хувьд бол бүр багаас ингээ мөрөөддөг байсан. Гэхдээ яг багтаа бол айгүй хинэггүй гар үлээ шүү дээ. Юу тиймээс загвар өмсөж байна. Тэгэл баг ээж баг бүсээ самнаач гээ баг тэгж гуйдаг заяа. Ямар ч тийм эмгтээлэг шинжгүй. Тэгээ яг жоохон ингээ хүн чинь ингээ жоохон эмгтээлэг ингээ жоохон том болоод тэгээ сургууль соёл моёлд оронгууд чинь ингээл дунд манд ангираа орохор чи үеийнхнаасаа бас жоохон санаа зовол бас боддtiin бэлээ. Жоохон тийм загвар өмсгчтэй мисс болох тийм хүсэл эрмэлзэл орж ирдэм бэлээ. Тэгээд явж байгаа жоохон ичимхээ охин мэсэн болохоор баг 19 настай оюутан болоод анх загварын агентлагт шилмэл загвар гэдэг агентлагт анх хэлсэжсэн. Тэгээд явсаар агаад гэрээт мэдээлгээд ер нь бол ингээд яг загварын салбарт одоо ороод баг 8 жил болж байна. Тэгээд ер нь орсноос хойш тэгэл гоёл моёл гэл ер нь загварын шоунуудад ингээд ордог. Тэгээд яг мисс болно гэдэг бодол маань өөрөө яг ингээд загвар өмсөгч болсны дараа илүү бүр ингээд юу байсан байхгүй нэмэгдсэн байхгүй яг багтаа мисс болохыг хүсдэг байсан ч гэсэн яг ингээд болсны дараа илүү яг энэ салбарлаас ороод үзье өөрийгөө туршаад үзье гэд. Тэгээд яг 22 оноос хойш ингээд яг миссийн тэмцээнд орё гэж бодвол бүртгүүлийг ингээд дандаа бүртгэл нь хаагдсан. Нэг бол дууссан, нэг бол зохиогдоод дууссан. Тэгэл бодож байгаа яг ингээд сүүлд утсан чи ер нь юм гэдэг цаг хугацаатай л байд юм байна. Яг болохгүй л тий яг энэ жил болохгүй л яг орсон юм байна да гэж бодсон. Тийм тэгээ магадгүй өмнөх жил нь орсон бол бас хариу хүлээж байгаа. Яаж ч хийсэн мөлий тий бас. Тэгэхээр чи яг нэг юм цаг нь болохоор л нэг юм цаг нь болохоор л гэдэг шиг. За таны хувьд? Миний хувьд 2015 онд би анх загвар өмсгчөөр хичээлж эхэлсэн Монгол модель агентлагт. Тэгээ 2023 онд манай ээж надад мэдгэдэггүйгээр Монголын сайхан бүсгүүдийг тэмцээнд бүртгүүлсэн байсан.
Тэгээд намайг яг хичээл тарсан чи газ хүрээд ирээ гэд. Тэгээд яах ч юм бол яваад орсон чи шууд ингээ манай охтуудын ихний уулзалт нь болцсон байсан. Тэгээд шууд за гэл. Тэгээд шууд яг тэр мисс гэдэгтээ яг орсныхоо дараа 1 сарын хугацаанд бид нэр бэлдэж явах хугацаанд би яг мисс загвар өмсгч хоёр чинь ялгаатай байд юм байна штэ гэдгийг мэдсэн. Тэгээ загвар өмсгч болохоор яг одоо загвар зохион бүтээгчийн одоо уран сэтгэмж тэр гоё одоо бүтээлийн одоо хувцас амьлуулдаг бол мисс гэдэг хүн болохоор яг өөрөөгөө 100% бүх чадвараараа ингээд хөгжүүлсэн байх хэрэгтэй байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ сая 2025 онд үндэсний ялагч болоод явчаад ирсэн байгаа. Баярлалаа. Энэ урд харагдаж байгаа батламжуудыг бас хармаар байна. Энэ ямар тэмцээнийх юм бэ? За энэ болохоор миний яг 72 дахь удаагийн үндэсний ялагч болсон гэдэг нь ингээ харагдаж байгаа. Энд нь болохоор яг Miss World одоо энэтхэг улсын Телангана хотод 5 сарын 7-ноос 5 сарын 31-ний хооронд болно гэсэн юм урилга нь байгаамаа. Минийх адилхандаа тий яг юун дээр болохоор дэлхийн Miss үндэсний ялагч шалгуулах 19 дахь удаагийн тэмцээн ингээд яг нэг халуун баяр хүргэе гэсэн яг нэг батламж бүх яалтны бас үндэсний ялагч гэдэг тийм. Үндэсний ялагч гэсэн. Энэ хүн бол үндэсний ялагч шүү гэдэг хэлж байгаа батламж шүү дээ. Тэгээ энтэйгээ хамт бас нэг юу цом ирсэн одоо би нэр гэсэн. Хүнийг бас авчирхад хэцүү л дээ. Харин тий шүү дээ тий. Шилэн болохоор авчирж ир цацсан бай. За маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн маань бас ярилцах цаг өндөрлөх төгсөн байна. Тэгээд юуны төрөнд бас энэ гайхалтай мэдээллүүдээ манай үзэгчдтэй хуваалцсан их баярлалаа. Тэгээ авиас ч байна уу, спорт ч байна уу тий. Бас болж байгаа улсаасаа шалтгаалаад өөр болдог болов гэж бас түрүү ярианаас нь гадарлаа. Тэгээд түрүү энэтхэг улсад бас болсон учраас энэ агаарын теннис ч байдаг юм уу юм задгаан юмнууд бас ихтэй байсан байна. Дараа ямар улсад болох нь тий 2026 онд түүнээсээ шалтгаалаад гоё өөр байдаг юм шиг санагдлаа. Тэгээд их сайхан санагдлаа. Бидний урилгыг хүлээж авч ирсэнд их баярлалаа. Бас энэ хүү тэмцээнд оролцоход за тэгээд дэлхийн миссийн тэмцээнд бас оролцоход дэмжиж ажилласан хамт олон гэр бүл, найз нөхөд, багш нар гэд маш олон хүмүүс байсан болов. Нэвтрүүлгийн маань төгсгөлд бас тэдгээр хүмүүстэй зориулаад сайхан сэтгэлийнхаа үгийг хэлвэл. Юуны түрүүнд хамгийн одоо дэм тус болсон миний гэр бүлийнхаа угаасан мэдээж байсан. Гэрийнхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Монгол Улсын их сургуулийн одоо манай багш нар, манай найзууд, оюутнууд маань маш сайн дэмжсэн. Тэрэнд бас маш их талархснаа илэрхийлье. За миний хувьд ч гэсэн бас мэдээж гэр бүлийнхэндээ тий гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. Тэгээд хамгийн их одоо бас ингээ одоо ч хүртэл дэмжиж байгаа манай ажлынхан байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны хамт олон удирдлагуудтай бас маш их баярлалаа. Тэгээ энэ салбарт ингээ загварын салбарт анх ингээд одоо хөл тавихад тий хамгийн их дэмжлэг үзүүлээ. Намайг яг манай анх загварын багш хэлжсэн байхгүй чи дэлхийн мисс болно гэд. Ер нь бол ингээд дөнгөж орж байгаа хүүхдэд яг тэгж хэлсэн болохоор багштай бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ зохион байгуулагчтай бас нөгөө завшааныг ашиглаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. За тэгээд UBS Телевизийн ээлжид бас уран бүтээл болох Дангина хэмээх уран сайхны киноны урилгыг бас та хоёртаа өгж байгаа шүү. Тэгээ хосороо бас очиод хайлттай хүнтэйг очиод үзээрэй гэж үзэж амжаагүй байгаа. Ер нь бол харсан. Яг Бурайд зоолны тийм үндэсний тэр гайхалтай зүйлсийг агуулсан сайхан кино болсон байгаа. Дангина гэдэг нэр нь өөрөө бас нэг юм гоо үзэсгэлэнтэй сайхан бүсгүй гэдэг нэр утгатай юм байлаа. Тэгээ Бурайдаараа. Тэгэхээр бас энэ сайхан бүсгүйчүүд манаас очиод гэр бүлээрээ бодгоо хосороо ч юм уу те. Очиод тэрхүү киног бас үзээрэй гэж урилга өгж байгаа шүү. Маш их баярлалаа. Тэгээд утга удахгүй бас дэлхийн Miss World тэмцээнд явах гэж байгаа. Тэгээ явах гэж байгаа Монгол улсад төлөөлөд олон улсын тэмцээнд оролцож байгаа бас инх тулдаа бас амжилт хүсье. Тэгээ Монголынхаа нэрийг бас дэлхийд авсан сайхан гаргаад амжилттай оролцоод ирээрэй гэж бас хүсэж байна. Тэгний ер нь бол сая сүүлийн жилүүдэд бас манай монголчууд маань олон уралдаанд тэмцээнд орж тий монголчуудаа их өгшөөж чадлаа. Тэгэхээр миний хувьд ч гэсэн яг энэ 26 онд бас монголчуудаа бас нэг өгшөөсөн. Одоо тэмцээнд амжилттай оролцохыг бас хичээн. Тэгээд танаа хамт олон бас урьж оролцуулсанд баярлалаа. Нийт үзэгчдтэй бас ингээд үзсэн баярлалаа. Маш их баярлалаа. Баярлалаа зөвхөн өнөөдрийн зочноор Miss World Mongolia 2025 тэмцээний үндэсний ялагч Эрдэнэсовт, Miss World Mongolia 2026 тэмцээний үндэсний ялагч Энх Туулнаар оролцлоо. За хөтөлбөрийн төр хамт байсан үзэгчдтэй маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагтаа эргүүлцлээ. Тэр баяртай.